За Улсын тариалан сумын 100 жилийн хүрээнд зохион 100 буудалтай амын тэмцээнд 12 ангиллаар 120 гаруй тамирчид. За тэрний 2 нь одоо насны хүрээжтэй ангиллаар тэмцээн зохион байгуулагч байна. За тэмцээнд оролцож байгаа тамирчид дурсгалын зургалтуулаад орлоо. Энэ сайхан өдөр Төрлөх сум тариалан сумынхаа 100 жилийн ой болж байгаа. 100 жилийн ойн хүрээнд олон сайхан тэмцээн уралдаанууд үргэлжилж явж байна. Тэгээ Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл 6 төрлийн тэмцээн 17-наас 19-ний хооронд зохион байгуулад одоо дууссан. За өнөөдөр 20-наас эхлээд 4 төрлийн тэмцээн одоо үргэлжилж явахаар төлөвлөж байгаа. Тэний нэг нь бол одоо даамны тэмцээн байгаамаа. Энэхүү даамны тэмцээнд бас идэвх санаачлагтай оролцож оюун ухаанаас өрж бүх хүүхдүүд тав бүхэндээ бүгдэнд нь одоо спортын амжилт хүсье. За энэхүү тэмцээнийг зохион байгуулж явуулахаар Застараан тамгын газрын зүгээс Алтан гэрэл маань одоо зохион байгуулалтыг хариуцж явж байгаа. За энэ зохион байгуулж байгаа Алтан гэрлийн доор ажиллаж байгаа шүүгчид аймгаас ирээд оролцож байгаа шүүгч нартай бүгдэнд нь бас баярлалаа гэдэг хэлье. Та бүхэн маань энэ сумын ойн хүрээнд хийгдэж буй ажил биднэрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа гэж ойлгоорой. Та бүхэнд баярлалаа гэдгээ дахин хэлье. Өнөөдөр энэ хүүхдүүдэд авчирж оролцуулж идэвхтэй санаачлагтай ажиллаж байгаа их эцэгчүүдтэй бас сумын гой зохион байгуулах комиссийн нэрийн өмнөөс баярлалаа гэдээ та нарт дамжуулъя. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Тариалан сумын байгуулалтын түүх 100 жилийн ойгоор бас даамын тэмцээнд оролцож байгаа нийт тамирчтай бас сурлаг урлаг спортын энээр амжилтыг хүсье. Тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулж шүүгж байгаа аймгаас ирсэн даамын холбооны тэргүй майструудаа бас шүүгчдээ бас өнөөдрийн мэндийг хүргээд та бүхэндээ бас аз жаргал сайхан хүсье өгөөд даамын тэмцээний үйл ажиллагаа нээснийг мэдгье. За амжилт хүсье. За тариалан сумын 100 жилийн ойн 100 будалдааны тэмцээнд нийтдээ 12 ангиллаар зохион байгуулагдаж байгаа. Тэгээ энэ жилийн 100 будалдааны тэмцээн хамгийн одоо оновчтой зүйл нь юу байсан бэ гэхээр нийтдээ хэлбэрээр зохион байгуулагдаж одоо Улаанговь сум, Өмнөговь сум, Тис сум хэмээх олон сумуудаас бас хүрэлцээрж оролцох боломжийг бас бүрдүүлж өгснээр илүү давуу талтай тэмцээн болж өндөрлөж байна. За энэ тэмцээний мэдээж хүлээн авч зохион байгуулж байгаа тариалан сумын удирдлага хамт олон болоод ард иргэдээ бас маш их таалагдсан илэрхийлж байна. Хүндээ тариалан сумын 100 жилийн баярын мэндийг хүргье.